За сайн байцгаана уу өглөөний минь. Бурхныг төвөө болгох нь Христэд итгэж байгаа хүний хувьд хамгийн чухал зүйл юм аа. Өнгөрсөн 7 хоног ямар хөө вэ? Дажгүй юу? Сайхан үгүй сайхан гэдэг шүү дээ. Их эзэн өнгөрсөн 7 хоногт бас та бүхэнтэй хамт байсан гэдэгт би итгэж байна. Тэгээ зогсохгүй эзэн бас та бүгдийн амьдралд өөрийн ажил, өөрийн хангалт, өөрийн сайн сайхан бүхнээ дүүргэн өгч байсан гэж ингэж итгэж байна. За миний дуу өөрөө ингээл байж байгаа, солигдоод байгаа заяа. Ид шидтэй. Тэнд нэг ид шидтэн байгаа. Энэ бол техник. Энийг бас та бүхэн ойлгосоо гэж ингэж хүсэж байна. За. Өнөөдөр Библийн ишлэл бидэнд хэлэхдээ та нар бол сонгогдсон угсаа хаан тахилж ариун үндэстэн Бурхны эзэмшлийн ард түмэн гэж биднийг тодорхойлсон байна. Энэ бид нар ямар үндэстэн байх нь, бид нар энэ ямар угсаатан байх нь хамаагүй. Харин Иесус Христэд итгэх итгэлээр дамжуулан бүх хүмүүсийг Бурхан өөрийн ард түмэн болгож авдгаа гэдэг энэ санааг бидэнд зааж байна. Тэм учраас хэрвээ та Иесус Христийг өөрийн их эзнээ болгон итгэж хүлээж авсан бол та Бурханы хүүхэд, Бурханы эзэмшлийн ард түмэн байх нэ. Тэгвэл таны хажууд сууж байгаа хүн таны танихгүй зүгээр нэг мэдэхгүй хэн нэгэн хүн биш. Иесус Христээс болж тантай адилхан болсон тэр хүн байна гэсэн үг. Тэм учраас би таныг хажууд хүнээж бас Бурханы хайр дотроос хайрлаж хажууд хүний чи утас дуугарсан ч тэр хүнд ямар хачин юм бэ утсаа унтраахгүй гэж харах биш. Харин арай өөрөөр бас хандаасаа гэж ингэж хүсэж байна. Заримдаа бид нар бүгд л алдаа гаргадаг. Бид нар бүгд л ямар нэгэн зүйлийг байх ёстойгоос нь буруу хийждэг ч юм уу, ийм зүйлүүд гардаг. Тэгээ тэр үед бид нар бие бинийгээ их дотн хүмүүс байвал яадаг вэ? Их дотн хүн маань буруу алдаа гаргах үед бид хайрлах сэтгэлээр тэр хүнд хандахдаа за яах вэ? Ганц тэгэл биз гэдэг. Гэтэл сайн танихгүй хүн тэг нэг дотн харилцаа үүсгэж байгаагүй хүн ингээд ямар нэгэн буруу алдаа хийнгүүт өстой сонио. Цуглаанд илжиж утсаа унтрахаа мэддгүй юм баг та гэж боддог. Тэгэхээр бидний тэр хүнийг мэдэх эс мэдхээс үл шалтгаалan харин бид хоёулаа Бурхны эзэмшлийн ард түмэн тийм ээ? Хоёулаа Бурхнаар хайрлагдсан, сонгогдсон, дуудагдсан хүн гэдэг утгаар бие биенээ хайрлаж, уучлж бас өршөөнгүй юм уу, нэгүүлсэнгүй юм уу, ууч сэтгэлээр хандахад суралцгаая гэж хэлхийг хүсэж байна. Гэхдээ бид ууч сэтгэлээр хандна гэхдээ Бурхныг төвөө болгосон байх энэ байдлыг бид орхигдуулна. Эсвэл энэ байдлыг алдагдуулахыг хүлээн зөвшөөрнө гэсэн утга бас биш юм аа. Библиэлд бидний хайр дотор үннийг хэл гэж нэг үг байна. Тэгээ бид аливаа зүйл дээр хэн нэгэн хүн маань ямар нэгэн алдаа, буруу, зөрчил гаргах үед нөгөө хүнд бид нар үннийг хэлдэг л дээ. Гэхдээ үннийг юун дотор хэлэх ёстой вэ? Хайр дотор. Энэ жоохон хамаргүй байдаг. Бид нар үүнийг сурах ёстой болдог. Тэгээ бид өөрсдөө хайраар дүүрэн байх юм бол бид нөгөө хүнийг хайр дотор босгон байгуулах, засах нь амархан. Харин бидэнд энэ хайр нь байхгүй байвал бид шүүмжилж гээд тасалчих гээд хэрэгчих гээд байдаг. Тийм учраас бид Бурхныг төвөө болгож амьдрахын тулд бид Бурхны тэр хайрыг дүүрэн хүлээж авах ёстой юм аа. Хүний амьдралыг гэр бүл, ажил төрөл, ахын дүүс, найз нөхөд, урд чадвар, хобби, янз бүрийн зүйлээр ангилж, ялгаж эсвэл янз бүрийн зүйлээс хүний амьдрал бүрэлдэн тогтдогч хүний амьдралын тэр бүхий л салбар хэсэг нэг бүр маань өөрөө Бурхныг төвөө болгосон байх нь чухал юм аа. Бид юу ч хийж явж болно. Харин бидний амьдрал Бурхныг төвөө болгосон байх нь хамгийн чухал юм аа. Заримдаа хүнд хэцүү зүйл тохиолдох үед л
залбирч өгөөрэй гэх юм уу, эсвэл өөрөө залбирч эхэлдэг байна. А бусад үед залбирх уу, за тэгж яхад нэг залбирнаа гэдэг. Энэ бол бурхан бус бие төвтэй байдлыг илэрхийлэл болдог. Харин би та бүгдийг бурхан төвтэйгээр амьдрахад суралцах тийм сэтгэлтэй байгаасай гэж ингэж хүсэж байна. Бид бурханыг төвөө болгон амьдрахын тулд бидэнд бас бие биенийгээ адилхан бусад Христэд итгэгч ахын дүүсийгээ хайрлах, тэдэнд хүндэтгэлтэйгээр ханддаг болох ийм дадал зуршил бидэнд суух ёстой болдог. Филиппо 2:1-5 дугаар эшлэлдэр Христ дотор ямар нэгэн зоригжуулал, хайрын тайвшрал, сүнсний нөхөрлөл, инэрмгүй болоод өрөвч сэтгэл бий бол адил сэтгэж, адил хайртай байж, нэгэн бодолтой байж баярыг минь гүйцээ. Юугч аминч санаархал эсвэл ихэрхэг зангаар бүүхий. Харин даруугаар бие биенээ өөрөөсөө дээр гэж үзэж, хүн бүр өөрийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг хар. Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай гэж заасан байна. Тэгээ бидэнд янз бүрийн гомдлох, дургуутсах, янз бүрийн асуудлууд үүсч болох ч гэсэн бидний бодол санааг ямар байх ёстойг энд зааж өгсөн байна. Энэ яагаад чухал юм бэ? Христийн чуулган өөрөө Христэд итгэгч нараас бүрддэг байна. Христэд итгэгч нар нь Бурхны бодол санаагаар Есүс Христ бидэнд үзүүлсэн үлгэрлэл загварыг дуурайн амьдрах үед, Христ итгэгч болгон Есүсийг даган дуурайж амьдрах үед Христийн чуулган нь Бурхны хүслийн дагуу болж эхэлдэг гэсэн үг. Бурхныг төвөө болгодог гэсэн үг. Тэгэхээр хэрвээ цуглаанд ирж байгаа хүмүүс бид өөрсдөө Бурхныг төвөө болгосон сэтгэлгээ, Бурхныг төвөө болгоё гэсэн зорилго өвөрлөхгүй юм бол чуулган оршин байгаа зорилгодоо хүрч чадахгүй болно гэсэн үг. Хой хүн бүр Бурхныг төвөө болгож байж, чуулган маань Бурхныг төвөө болгодог болох юм аа. Тийм учраас та заримдаа хүмүүс бид нар ингэж боддог л доо. Олон хүмүүсийн дунд ингээд сууж яхад эсвэл найрал дундаар ингээд зогсож явах үед заримдаа ингээд хүүхэд байхад ингэж ярьдаг байсан шүү дээ. Миний хүү чи найрал дунд ингээд зогсож яах вэ? Дууг нь мэдэхгүй ч гэсэн зүгээр амаа хөдөлгөө зогсож. Тэгээ зүгээр ингээд амаа хөдөлгөө зогсох юм бол яах вэ? Хүний тоо нөхч шүү дээ. Уг нь бол тэр найрал дунд зогсож байгаа хүн болгон тэр дуугаа мэдж тэр дуугаа чин сэтгэлээс дуулах юм бол нөгөө дуу чинь яах вэ? Улам гоё, улам хүчтэй, улам төгс болно шүү дээ. Гэтэл дунд нь зүгээр нэг нөхөр ингээд мэддэг үедээ ангичаа, бусад үедээ ингээд байх юм бол юу болох вэ? Тэгээ яг түүнтэй адилхан заримдаа яг цуглаан дотор ингээд сууж явах үед хүмүүс юу гэж боддог вэ гэхээр олон хүний дунд намайг хэн л харааж тэгж боддог. Тэгээд хамаа намаагүй суудал хамаагүй, тийм ээ. Бохиндоо аманда бохтой, толгойдоо малгайтай янз бүрийн маягаар. Энд юу байгаа вэ гэхээр энэ чуулганд ирж байгаа бидний сэтгэлийн хандлага, энэ чуулганд яг энэ цаг мөчид таны ирсэн зорилго юу вэ гэдгийг та гүн гүнзгий нухацтайгаар бодохгүй байна гэсэн үг байхгүй. Өнөөдөр та энэ зааланд орж ирэхдээ Бурхныг төвөө болгож гин үү? Үгүй юу гэдэг чинь бидний байгаа байдлаас шалтгаална. Яагаад гэвэл жишээ нь би засгийн газрын ордон руу орё гэвэл би сандалтай очиж болохгүй. Яагаад? Хүн ер нь юугаа өмсөх нь хэнд хамаатай гэж бодож болохоор. Гэхдээ тодорхой дүрм журам гэж байна. Хүн өөрийнхөө хүсэл тааллаар яаж ч хамаагүй би Бурханд мөргөл өргөхөд, хүндэтгэл өргөхөд ер нь яаж ч байсан яадаг юм бэ гэж хүн бодож болох юм. Харин Бурханд бидэнд тавьдаг стандарт, шаардлага гэж бий. Бурхан нэгүүлсэнгүй болохоор ойлгож, ухаарад тэгээд энэ зүйлээ өөрчлөөсэй гэж бидэнд төвчж, найдаж, хүлээдэг болохоос биш
Биднийг ямар ч хамаагүй байхад яаж ч хамаагүй өргөж байгаа те тэр зүйлийг Бурхан зүгээр л хүлээж аваад байдаг биш юм аа. Тэгэхээр Бурханыг төвөө болгож амьдрахын тулд Бурхан бидэнд тодорхой зүйлсүүдийг хүсэж хэлж зааж өгсөн байдаг. Жишээ нь Дэд хууль номын 6 дугаар бүлгийн 1-9, 13, 17 дугаар ишлэлүүдийг би та бүхэнд уншиж өгье. Йордны гатлан очоод эзэмсэх газар нутаг дээрээ та нар дагаж мөрдөх тушаал, зарлиг, шийдвэрүүд энэ бөгөөд үүнийг та нарт зааж сургахыг эзэн Бурхан чинь надад тушаасан юм аа. Ингэснээр чиний хүүгийн чинь хүү амьдралынхаа бүхий л өдрүүдэд эзэн Бурханаасаа эмээх бөгөөд миний та нарт тушаах бүх зарлиг тушаалуудыг даган мөрд тэгвэл чи урт наслах юм аа. Израиль одоо сонс. Та нар үүнийг сахин мөрдөгтөө хичээнгүй бай. Тэгвэл чи сайн сайхан явж эцэг өвгдийн чинь Бурхан эзний чамд амлсан сүү зүгийн балар бэлгсэн тэр газар нутаг дээр улам өнөр өтгөн болох болно. Сонс Израиль, эзэн бол бидний Бурхан бөгөөд ганц эзэн. Чи Бурхан эзний бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрл. Өнөөдөр чамд миний тушааж буй энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж хөвгүүдээ үүгээр хурцлан гэртээ сууж байхдаач, замд явж байхдаач, хэвтэж байхдаач, өндийн босготооч түүний тухай ярьж бай. Чи түүнийг тэмдэг болгон гартаа уйж, хоёр нүднийхээ хооронд сахиус мэт байлга. Мөн түүнийг гэрийнхээ хатвчин дээрч, хан дээрч бич. Израильчууд Египтэд 400 жил боолчлогдсон амьдралсны дараа Бурханы амлсан амлалтын газар руу орохын өмнө Мосе Израильчуудад энэ үгийг тунхаглан хэлж байгаа. Тэгээ энд юу гэж хэлж байгаа вэ гэхээр та нар очиод өстө Бурханы өгсөн газар юу хүснээрээ л хий. Дураараа дөрг дунд чөмгөөрөө жирэг гэж ингэж хэлээгүй байна. Харин юу гэж хэлсэн байна? Бурханаас чиний хүүхэд тэдний үр хүүхдүүд имээж Бурханы өмнө зөв зохистой амьдрахын тулд ийм тушаалыг та нар цахих ёстой юм а гэж ингэж тухайлан зааж өгсөн байна. Энэ зөвхөн хүндэтгэл мөргөл өргөх тэр 1-2 цагийн тухайд биш. Энэ нь бүх амьдралынхаа өдөр бүрд энэ тушаалуудыг сахин биелүүлж байх ёстой шүү. Үүнийг чи үр хүүхдүүдэд уламжлан дамжуулж явах ёстой юм шүү гэж ингэж зааж сургасан байна. Хэрвээ энэ хууль дүрмийг сахин мөрдөгтөө хичээнгүй байх юм бол чи өрөөгдөх болно гэж ингэж хэлсэн байна. Тийм учраас энэ нь зөвхөн нэг газар нутаг руу ороод байх зүйлийн тухай биш. Энэ бидний амьдрал, бидний хандлага, бидний Бурханд хандах хандлага, бидний хүндэтгэл мөргөлд хандах хандлага ямар байх тухай, хэрхэн Бурханыг төвөө болгож амьдрах тухай зааж өгсөн тушаалууд байгаа. Есүс Христ үүнийг амьдралаараа бидэнд үзүүлсэн. Заримдаа хүмүүс тэгж асуудаг. Пастор яг ингээд амьдрал дээр юм тулгархаар одоо яавал зөв гэдгээ мэдэхгүй байна. Ингээ уг нь бол ариун сүнс Бурхан ингээл шууд эн чинь буруу байна. Эн чинь яг зөв байна. Ингээ хэлээд өчөөд ивэл айгүй амар байх юм а гэж. Тэгээ үнэндээ бол Бурхан аль хэдийн тэгж хэлж өгдөг байхгүй юу? Харин үүнийг бид Библиэс олж авах хэрэгтэй. Рон гээд пастор ирээд Библийг яаж сайн зөв ойлгож авах вэ гэдэг тухай ярьсан шүү дээ. Тэгээ тэр пастор ингээ 2 чихээ таглаад тэгээ чангаар яа гэсэн. Уншигсан. Ингэж уншсан уу? Ингэж унших хэрэгтэй юм байлээ. Би ингэж уншсан. Тэгээ уншсан чинь надад яг ямар сэтгэл төрсөн бэ гэхээр яг эзний үг тэгээ тэнгэр заагадаад одоо миний ингээд орой яг ингээд нээгдээд тэгээ яг үг ингээд орж илж байгаа юм шиг. Ингээ яг зүрхлүү юулж байгаа юм шиг. Тийм мэдрэмж надад төрсөн байна. Библийг яг чихэд таглаж ягаад ингээ унших үед би өөрийнхөө дууг сонсоод тэгээ яг дээрээс ингээд бууж ялж байгаа юм шиг ингэ санагдсан. Ахын дүүс минь бид нар зөндөө их олон сайхан сургаал сонсоолох. Тэгээ тэднийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Туршиж үзэх хэрэгтэй. Дагаж түүний дагуу амьдралын хэв маяг зуршлаа бид өөрчлөх хэрэгтэй юм. Амен. Өөрчлөх хэрэгтэй. Бид өөрчлөгдөхгүй юм бол одоо мянга сонсоод одоо яах юм бэ? Тэгээд үн цэнэ дадал зуршил болгох хэрэгтэй.
дадал зуршлаа зан үйл болгох хэрэгтэй бид. Тэгээ заримдаа хүмүүс тэгдэг шүү дээ. Базар байна гэл. Бурхан онч сумлаа мэн гэл. Эсвэл бондгорын гэлээ ээж гэх шиг. Нөгөө уулаг алддаг шүү дээ янз янзаар. Тэгээ энийг бол бид нар за яг хөө ингээд нөгөө нэг дадсан зуршсан зүйлээ ингээд хэлж гинэ гэж бид нар ингэж бодох гээд байгаа юм. Гэтэл яг үүндээ энэ мэн юу болж ийнэ вэ гэхээр хүний үн цэнээс дадал зуршлаас зан үйл бий болдог байхгүй. Тэгэхээр энэ уулаг алдж байгаа энэ байдал чи юу вэ гэхээр бидний дадал зуршил байгаад байна. Энэ дадал зуршилж гисэн бид Бурханыг төвөө болгон амьдрах үед өөрчлөгдөх хэрэгтэй юм аа. Өчигдөр би урагшаа богд ууланд алхаж явах үедээ алхсан. Тэгээ уулнаас буцаа бууж явах үедээ би 2 удаа халтарч унаад нэлээ хэдэн метр газар ингээ нуруугаараа гулссан баг. Миний гутал доошо буух үед нэлээ халтарчээсэн л да. Тэгээд халтраа явах үед халтраа тэг унах үедээ би ёо гэж юу яасан байгаа. Яолсон байгаа. Тэгээ хоёр дахь дахиад унах үедээ би дахиад ёо гэд яолсон байгаа. Тэгээ би дараа нь бодсон байгаа. Би өөр нь яагаад заавал ёо гэдэг байгаа юм бэ? Өвдөөгүй байхад би зүгээр унсныхаа төлөө ёо гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ би бусад хүмүүс бол намайг хараад энэ амар өвдөжээ гэж бодохоор байгаа байхгүй. Гэхдээ нөгөө миний зүгээр л дадал зуршил маань ёо гэдэг байгаа байхгүй. Тэгээ би дараа нь босч илчгээд хувцааг өвөө доошоо алхаж явахдаа ер нь миний ёо гэдэг чинь зуршил юм байна. Тэ? Зүгээр л зан үйл болцсон байгаа хөө зуршил болцсон байна. Тэгээд үн цэн юу байгаад байгаа вэ гэхээр би унвал өвдөн гэдэг одоо үн цэн одоо бат итгэл надад байна шүү дээ. Тэрнээсээ болоод би өвдөөгүй мөртлөө унахтаа л ёо гэдэг байгаа хөө. Тэгээ би тэрийг бодсон байгаа. Миний амнаас тэгвэл ёо биш өөр үг гарах хэрэгтэй юм байна. Ямар үг байвал зүгээр билээ байц гэж би ингэж бодож алхаж явахдаа би тэгэж бодсон байна. Тэгээ би яагаад энэ зүйлийг ярьж байна вэ гэхээр бидний үн цэнээс дадал зуршлаас зан үйл бий болдог. Бидний амьдралын хэм маяг. Өнөөдөр жишээ нь бид нар цуглаанд орж ирэхдээ биеэ бэлдэж гин үгүй юу гэдэг. Тийм ээ? Цуглаанд ирэхдээ сэтгэлээ бэлдэж гин үгүй юу гэдэг. Бид цуглаанд өнгөрөх энэ нэг цагийг хэр их чухал гэж тооцож үн цэн өгч гин үгүй юу гэдгээс шалтгаалж байгаа байхгүй. Хэрвээ бид нар яг энэ цуглаанд ирээд бидний энэ сандалд суугаад бидний энд зогсоод мөргөл хүндэтгэл өргөх тэгээ бидний залбирах энэ зүйл би яг Бурхны өмнө ирж байгаа гэсэн ийм үн цэнээр та өгч байгаа ач холбогдол өгч байгаа бол та яаж хандах вэ? Яг л тийм байх ёстой юм аа. Бурхан бол та бидний хандлага байдлаар хэмжигдэхгүй байхгүй. Яг үнэндээ бид Бурханыг хэн гэж бодож, Бурханд хэр зэрэг ач холбогдол өгч байгаа вэ гэдэг энэ үн цэнээр өнөөдөр та бид хоёрын энэ цуглаанд орж ирж байгаа. Энэ цуглаанд ирэхдээ биеэ бэлдэж байгаа. Энэ зүйлс тодорхойлогддог. Яг орж ирээд энд суухтаа бид нар амар мундаг гоё байж болох юм. Харин яг энд суухын цагийн төлөө бид үнэхээр биеэ бэлдсэн болвол бидний зүрхний хандлага, биеэ бэлдсэн байдал, бич тэмдэглэх. Одоо үнэхээр би сая бас энд харж ийн л да Мөнхбаатар пастор Бурхны үг дамжуулнаа. Та намайг ярьж ийн гэж бодож байна уу? Бурхныг ярьж ийн гэж бодож байна уу? Энд ч гэсэн их утга байгаад байгаа байхгүй юу? Би бас сая энд ингээд сууж байхдаа Бурхны үг дамжуулна. Би Бурхны үгийг дамжуулах гэж байна. Гэтэл та миний ярьж байгаа үгийг Бурхны үг гэж хүлээж авах юм уу юм уу? Бурхан миний ярьж байгааг өөрийг нь төлөөлж ярьж ийна гэж хүлээж авах юм уу юу? Тооцох юм уу юу? Энэ бүх зүйл дээр маш их юм явж байгаа байхгүй. Тэгэхээр би Бурхныг төвөө болгож амьдрнаа гэдэг юу юм бэ? Энэ бол зүгээр та бид хоёрын бодол санаа, сэтгэлийн байдал, ажлын амжилттай байдал, амжилтгүй байдал, төлөвчөнд их мөнгө зузаан байгаа юу, нэмхэн байгаа юу гэдгээс шалтгааллахгүй зүйл юм а гэдгийг ойлгоосаа гэж хүсэж байна. Тэгдэг үстэй те заримдаа ингээл дансанд ингээ гайгүй мөнгөтэй байгаа үед бол айгүй амьдрал айгүй гайгүй дайжгүй. Ингээл гэтэл дансанд мөнгө байхгүй, төлөвчөнд мөнгө байхгүй болоод ирэнгүүт зарим хүмүүс яадаг. Ягаад ч юм уурлал, бухимдал, юмаа шидээл
Гэтэл бидний бурханд хүндэтгэл мөргөл өргөх нь үүнтэй ямар ч хамааралгүй байх ёстой. Би өргөлийн тухай ярих үед энэ тухай бас ярих болно. Тэгэхээр 13 дугаар эшлэлдэр Дэд хууль 6-гийн 13 дээр ингэж хэлсэн байгаа. Чи бурхан эзнээсээ имээн зөвхөн түүнд үйлчилж түүний нэрээр тангаргал гэж. Харин 17 18-ийн нэг эхний хэсэгдэр ингэж хэлсэн байна. Эзэн бурхныхаа та нарт тушаасан тушаал, гэрчлэл, зарилгуудыг та нар сахисан шиг сахи. Яа гинү? Сахисан шиг сахи. Сахиадж байгаа юм шиг үгүй ч юм шиг биш бай. Сахисан шиг сахих хэрэгтэй гэж. Эзний мэлмид юун зөв зүйтэй сайн болохыг үйлд. Тэгвэл чи өрөөгдөх болно. Бид нар болохоор өрөөлийг нь хайгаад идэг. Өрөөлийг нь хайгаад идэг. Нэг гоё ивэгдээл, хамгаалагдал, ажил амжилттай болоод мөнгө ариун орж ирээл. Сайхан баймар байна. Гэтэл тэрний чинь өмнө угтал нэг юм байгаад байгаа байхгүй юу? Тушаалыг сахишинсыг сахи. Энийг сахисан шиг сахиж хийсэн шиг хийхгүй мөртлөнгөөс ивэлийг нь хурцсан шиг хурдчих гээд байх юм. Тэгэхээр чи бурхан болохоор айгүй өөр байгаад байгаа юм л да. Үгүй би чамайг бол мэдээд байна. Гэхдээ би чамд яах ёстойг чинь заагаад хэлсэн шүү дээ. Тэрний дагуу байл та. Та хайрын бурхан гэв үстэй. Та өгөх ёстой шүү дээ. Өгнө гэж хэлсэн. Тэгж ярих юм бол танаа пастор чинь тэгж номлосон гэл ингээ бурхантай барилдаад байгаа байхгүй. Бурханыг бид нар тэгж дийлэхгүй л дээ. Тийм учраас бурханаас эмээх гэдэг зүйлийг яригдаад байгаа байхгүй. Бурханаас эмээх, бурханыг хайрлах гэдэг энэ хоёр зүйл эвлэлд нь нэгдэж үр дүн авчрах ёстой юм аа. Бурханаас эмээх, бурханыг хайрлах. Тэгээ чуулган бурханыг хэрхэн гол цөмөө байлгах юм бэ? Чуулганы итгэгч бүр бурханыг төвөө болгож амьдран мөн чуулган нь өөрөө хийж байгаа үйл ажиллагаан дээрээ бурханыг төвөө болгох ёстой. Тэгээ үүн дээр хамгийн бодиттой том жишээ болвол хүндэтгэл мөргөл. Чуулган хүндэтгэл мөргөлөө бурхан төвтэй байлгах ёстой юм аа. Чуулган юу ч хийж болно. Нийгэм ахуйд ямар ч нөхцөл байдал үүсч болно. Харин чуулган хүндэтгэл мөргөлөө таслахгүй байх. Хүндэтгэл мөргөл хийх бол энэ хүндэтгэл мөргөл нь бурхан төвтэй байх. Ингэж байж чуулган өөрөө бурхан төвтэй байх юм. Тэгэхээр энд сууж байгаа та өөрөө бурханыг гол төвөө болгохгүй юм бол чуулган мянга бурханыг гол төвөө болгох гэж оролдоод энэ сайн үр дүнд бас хүрч чадахгүй. Яагаад гэвэл нөгөө найрал дуун зогсож байгаа хүмүүс бүгдээрээ дууга гоё зэрэг дуулахгүй юм бол 2 3 нь хичнээн гоё дуулаад бусд нь дуулахгүй байх юм бол тэр чинь найрал дуу биш болохтой адилхан. Чуулган хэдэн хүмүүс нь ингээл бурханыг төвөө болгох гол ингээд идэг. Гэтэл нөгөөдөл нь болохоор мөнгөө төвөө болгоод, өөрийгөө төвөө болгоод, ашгаа төвөө болгоод, амжиргаагаа төвөө болгоод ингээл яваад ах юм бол энэ мэн яах вэ? Бас л нэг болж өгөхгүй, эвлэлдэж өгөхгүй, үр дүн гарч өгөхгүй болно гэсэн үг. Тийм учраас энийг та бүхэн ойлгоосой. Тэгэхээр бид энэ хүндэтгэл мөрглийг яг бурханыг төвөө болгох ёстой юм байна. Тэгээ мөрглийг бурханыг төвөө болгохын тулд мөрглийг төвөө болгох хэрэгтэй. Мөрглийг төвөө болгохын тулд бид нэг 5 зүйл дээр маш чухал ач холбогдол өгөх хэрэгтэй болж байна. Тэгээ энэ 5 зүйлийг би таард хэлье. Нэгдүгээр бурханы үг. Цуглаан дээр заримдаа номлол бурханы үгээс илүү пастрын болсон явдал яригддаг. Би тэгээ явж исэн байхгүй. Тэгсэн чинь ингээд яг байж болон тодорхой хэмжээнд. Гэхдээ номлолын цаг бол бурханы үг болохоос биш пасторт юу тохиолдсон явдал. Эсвэл өөр хэн нэгэн хүнд юу тохиолдсон явдал биш юм аа. Тийм учраас эзний өдрийн хүндэтгэл мөргөлийн цуглааны нэг том элемент бол бурханы үг. Энэ үгийн цаг дээр үг л тунхаглагдах ёстой. Бурханы хүсэл таалал тунхаглагдах ёстой. Түүнээс биш хэн нэг хүний юр бусын гайхамшигтай явдлууд эсвэл хэн нэгэн хэдэн зуун жилийн өмнө амьдарч байгаа нас барсан нэг хүний мэрэгэн гой цэцэн үгс биш. Бурханы үг өөрөө тунхаглагдах ёстой юм аа. Амен. Заримдаа хүндэтгэл мөргөлийн цаг дээр гэрчлэлүүд яваад байдаг. Хэн нэг хүний амьдрал болсон явдлууд. Тэгээ тэр бол мэдээж яригдах ёстой зүйлсүүдийн нэг мөн боловч энэ бол хамгийн чухал зүйл биш. Хамгийн чухал зүйл бол бурханы үг. Энэ
пастор эсвэл эндэр дээрээс ярьж байгаа хүн хичнээн гоё сайхан ярьсан ч тэр үг Библиэр шүүгдэх ёстой, шалгагдах ёстой. Библиэд нийцдэг байх ёстой. Хэрвээ Библиэд нийцэхгүй зүйлийг мянга гоё ярьвч бид түүнийг хүлээн зөвшөөрөх ёсгүй юм аа. Харин Библиэд байгаа зүйлийг ярих үед хичнээн танд таалагдахгүй байсан ч та түүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй юм аа. Яагаад гэвэл үгийн цаг гэдэг бол энэ Библийг ярих цаг. Тэгээд хүндэтгэл мөрөглийн 5 чухал зүйлийн нэгдүгээрх нь бол үг. Үг номлогдохгүйгээр, үг тунхаглагдахгүйгээр энэ нь боломжгүй юм аа. Тийм учраас Бурхныг төвөө болгоё гэвэл мөрөглийг төвөө болгоно, мөрөглийг төвөө болгоё гэвэл бид эзний үгийг яах вэ? Голчлох ёстой. Эзний үг тунхаглагдахгүй өөр зүйлс яригдаад байх юм бол энэ бол харамсалтай байна. Тийм учраас мөн номлол дээр гоё зүйлийг ярьвч хэрвээ ярьж байгаа тэр гоё зүйл нь Библиэр батлагдахгүй юм бол бас тэр гоё зүйл зүгээр хоосон нэг лекц илтгэл болж хувирна гэсэн. Өөр газар өөр ямар нэгэн газар тэр гоё сайхан илтгэлүүдийг ярьж болно. Харин хүндэтгэл мөрөглийн цаг дээр бол тэр гоё илтгэлийг биш Бурхны үгийг л ярих ёстой юм аа. Тийм учраас 1-р Петрийн 2:1-9 ишлэлийг би та бүхэнд уншиж өгье. Тиймээс та нар бүхий л өс хонзон залмих хоёр нүур атаажтай болон гүтгэлэг бүхнийг хайж үгийн цэвэр сүг нялх хүүхдүүд адил хүсэн тэмүүл. Ингэснээр та нар үүгээр авралт хүртлээ өсөх юм аа. Хэрвээ та нар үнэхээр эзний инэрлийг амссан бол тэгэгтэн эзэн дээр тэр бол хүмүүст гологдсон боловч харин Бурхны өмнө сонгогдсон үнэт амьд чулуу билээ. Иймд амьд чулуу мэт болсон та нарч Есүс Христээр дамжуулан Бурханд тааламжид сүнслэг тахилуудыг өргөх ариун тахилч болохын тулд сүнслэг байшин болон баригдагтун. Энэ нь бичвэрт харагтун сонгогдсон булангийн үнэт чулууг би Сионд тавина. Түүнд итгэгч нь ичүүрд орохгүй хэмээсэн байдаг. Тиймээс итгэгч та нарт энэ үнэт харин үл итгэгчдэд барилгачдын голсон чулуу нь булангийн чулуу болов гэд бүдрүүлгийн чулуу тэглэх хад болсон юм гэсэнчлэн болоо. Тэд үгэнд дуулуургүй байдгаас болж бүдэрдэг бөгөөд энэ нь тэдэнд таарсан ажээ. Тэгээ эзний үг бол бидний стандарт хэмжээ. Энэ үгийг бид итгэж хүлээж авбал өрөөгдөн. Хэрвээ энэ үгийг бид итгэж хүлээж авахгүй бол эргэл зүйл, тэнгэл зүйл, үл тоомсрал бол энэ нь бүдрэх чулуу болно гэж хэлсэн байна. Тэгээ Бурхныг төвөө болгохын тулд бид мөрөглийг төвөө болгоно. Мөрөглийг төвөө болгохын нэгдүгээр зүйл бол Бурхны үг байх нэ. Амен. Хоёр дахь зүйл нь бол магтаал. Магтаал. Магтан дуу гэдэг бол маш чухал зүйл юм аа. Магадгүй хожим мөнхийн улсад бид очиод үрд мөнхөд хийх зүйл бол магтаал байх бол. Бурхныг хайрлан магтана. Манайха мөнхийн улсад очсон чинь тэнгэрт би дууны үг чинь ингэж урд ингэж гарч байгаа шиг гарахгүй бол та нар дуугаа мэдэхгүй баларна да. Яана одоо. Дуу мууга хэдүүл нэг жоохон сурах юмсан тий. Хиймсэн гэж хэдүүлээ нилээ хэдэн жил явчлаа. Одоо яах вэ? Тэгээ ядж яхад манай Магдалины багийнхан айгүй гой дуунууд дуулах юм аа. Тэгээ тэр нэг гой дууга 2 сард нэг удаа дуулахаар цээлж амжихгүй юм тий хэдүүлээ. Тэгээ магадгүй нэг дууг дуулж сурах хүртэл нэг сар ч юм уу яг нэг ягаад одоо өнөөдрийн дуулсан дуунуудын дистрал үгийн сонголтууд тий над бол үнэхээр тэгээ тэр орж ирж байгаа тэр пианогоор эхлээл яаж мааж байгаа над бол үнэхээр гоё санагдлаа. Таалагдсан сэтгэлд хүрсэн би энэ зогсож байгаа үед одоо шар ус босох гэж хэлэхэд хаашаа тий. Гэхдээ үнэхээр яг тийм мэдрэмж надад бол төрж ирсэн. Манай Магдалины баг бэлтгэл сайн хийсэн байна гэж би ингэж бодож зогссон, талархаж байсан. Та нар тийм байсан уу? Тэгвэл яагаад энийг бид нар 4-7 хоног дистралаа яг ингэ явчих болохгүй юм бол? Тэгвэл ядахтаа энэ хэдэн дуунуудаа цээжилчмээр юм шиг байх. Тэгээ магтаал бол бидний мөнхөд хийх зүйл байхгүй. Тэгээ манайс даанч дуугаач мэдхгүй сурж амжихгүй яваад идэг.
Тэгээ магтаал бас биднийг яг магтаалд бид нар өөрсдөө чин сэтгэлээсээ оролцох хэрэгтэй. Чин сэтгэлээсээ оролцох хэрэгтэй. Дуулах хэрэгтэй. Таны тэр магтан дуу энд хэдэн хүмүүс гарч ирээд бид нар концерт тоглоод байгаа биш байхгүй юу? Эдгээр яаж байгаа вэ гэхээр та нарыг Бурханд магтаал өргөхөд дэмжиж байгаа байхгүй. Тийм учраас дууны үг хараад ингээд алдчихлаа. Аваа гайгүй тоглоод байна гэж биш. Харин яах вэ гэхээр тэр хүмүүстэй хамт магтах нь магтаал байхгүй юу? Тэгээ магтан дууны үг маш чухал. Магтан дууны аялгау маш чухал. Хэрвээ дуулал 101-р бүлгийн 1-р ишлэлийг уншвал энд ингэж хэлсэн байна. Хайр инрэл ба үнний тухай би дуулна. Аяа эзэн танд би магтан дуулнаа гэж. Бидний хийх ёстой ажил байх нь магтаал гэдэг маань. Харин магтахдаа юуг магтах юм? Бурхны хайр инрэл, Бурхны үннийг магтана гэж. Заримдаа магтан дуунууд өөрийнхөө тухай яваад байдаг. Би өстой нэрээ. Тэгэхээр бид дуулал номоос энэ магтаалуудын тухай сурах хэрэгтэй. Дуулал 102 дугаар бүлгийн 18, 21 дугаар ишлэлүүд ингэж хэлсэн байна. Хожим бүтээгдэх ард түмэн эзнийг магтахын тулд энэ ирэх үеийнхэнд бичигдэнэ гэж. Тэгээд хожим бүтээгдэх ард түмэн гэж бидний тухай ярьж байгаа байхгүй энэ дуулал 102 дээр. Бидний төлөө энэ магтаалуудыг бичсэн байна. Энэ магтаалуудыг бид дуулах ёстой юм а гэж. 21 дугаар ишлэлдэр Сионд эзний нэрийг Иерусалимд түүний магтаалыг тунхаглахын тулд юм а гэж хэлсэн байна. Мөн дуулал 105 дугаар бүлгийн 1-5 дугаар ишлэлдэр ингэж хэлсэн байна. Аяа эзэн талархлыг өргөн алдар нэрийг нь дуудан ард түмний дунд үүсийг нь мэдүүлэхтэн түүнд дуулж түүнд магтуу дууг дуулахтэн түүний бүх гайхамшгүүдийг ярихтэн түүний ариун нэрд алдар байг эзнийг илэрхийлэгчийн зүрх баясах болтугай. Эзнийг хийгээд түүний хүч чадлыг илэрхийлэхтэн түүний нүүр царайг үргэлж хайхтэн эзний үйлдсэн гайхамшигт үйлсийг түүний тэмдгүүд болон түүний амнаас гарах шүүлтүүдийг санагтоон гэж. Бурхныг төвөө болгоё гэвэл бид мөрөглийг төв болгоод мөрөглийг төвөө болгоё гэвэл бид эзний үгийг түүний магтах магтаалыг чухалчлах ёстой юм. Магтаал бол бидний тухай биш. Харин Бурхны тухай юм аа. Гурав дахь зүйл бол залбирал. Чуулган бол залбирлын газар байх ёстой. Есүс тэгж хэлсэн. Эзний өргөө бол залбирлын гэр байх ёстой гэсэн боловч харин та үүнийг худалж хулгайчдын гэр болгожээ гэж Есүс зэмлсэн байдаг. Тэгээ чуулган бол юуны төлөө гинэ? Залбирлын газар байх ёстой. Хов живийн газар биш. Сонин сайхнаа ярьдаг газар биш. Эсвэл сүлжээний бизнес хийдэг газар биш. Ер нь бол олон хүмүүс сугалсан газар олон хүмүүсийн сонирхлыг их татдаг байхгүй. Дэс нэр очиад сүлжээнийхэн ирээд сүмийнхэнд бизнес хийгээл юмаа зараал тэдэнд ч ашигтай бидэнд ч ашигтай хийндээ ашигтай. Биш. Чуулган бол Бурханд мөргөл өргөдөг газар болохоос биш. Сүлжээний бизнесээ амжуулдаг газар биш. Тэр тусмаа энэ заалан дотор нэрнгээсээ хүний амьдралд юу ис тохиолдох вэ? Мэдээж байгаа. Мэдээж юу гэдгийг хүнд хэрэгцээ байгаа. Тэ хэн нэгэн өөрийнхөө үзэж турсан сайн зүйлээ нөгөө нэгэндээ хямдхан үнээр дамжуулаад тус болчих юмсан гэх энэ зүйлсүүд байж болно. Энийг бол бид нар ойлгоно. Гэхдээ тэр зүйлээ таар магадгүй тэр дээр хоёр давхарт хий. Эсвэл гадаа машиндаа хий. Эсвэл өөр газар хий. Яагаад гэвэл би өнгөрсөн 7 хоногт манай цуглааны энэ заалан дотор янз бүрийн 8-анууд явагддаг тухай би сонслоо. Тэгээ тийм зүйл бол үнэхээр зохисгүй юм аа. Тийм учраас хэрвээ та ямар нэгэн бизнес 8 юм хийх гэж байгаа бол тэрийг гараад хий. Яагаад гэвэл энэ нь бас тийм таатай биш байна. Яагаад гэвэл тэр зүйлээс болж дараа нь хэн нэг нь хохирч хэн нэг нь сэтгэл тааламжгүй болж үлдэх үедээ бараг л Бурхны өмнө хийсэн юм. Тэгээ одоо Бурхан бараг ивээсэнгүй ухааны юм ярих гэдэг байгаа байхгүй юу? Тийм учраас ахын дүүс минь ээ.
та бид хоёр энд ямар нэгэн эд шидтэй им тариа юм худалдаж авах гэж энд ирээгүй шүү дээ. Та бид хоёр энд цор ганц амьд бурханд хүндэтгэл мөргөл өргөхийн тулд ирсэн. Тэр үндсэн зорилгоо эндээ хийя. Тэ? Санаа нэг байна уу? Тэ Үйлс 1:14 дээр ингэж хэлсэн байна. Хэсэг эмэгтэйчүүд Есүсийн их Мария болон түүний дүү нартай тэд нэг санаагаар байнга өөрсдийгөө залбиралд зориулж байлаа гэж хэлсэн ба. Тэгээ Бурханы хүмүүс нэгдэж залбирах нь Бурханд үнэхээр таатай юм аа. Тэгээ заримдаа хүмүүс ингэж хэлдэг. Залбирал бол шаал дэмий цаг үрсэн дэмий юм. Яг ингээл хийгээл тэгэнгүүтэл залбирая. Ядаргаатай зүгээр ингэдэг. Гэтэл залбирал бол арчаагүй дээ, чадалгүй дээ. Бурхан минь туслаач гэдэг явдал биш. Харин Бурханы өмнө хэрхэн зөвөр хийх вэ гэж сэтгэл зүрхээ зөвхт байдал чиглүүлэхийг эзнээс хүсэн, эзний удирдамжийг хүлээж байгаа үйлдэлүүдийн нэг юм аа. Залбирал гэдэг чинь. Тийм учраас залбирая гэдэг ингээд залбирах бол заримдаа ингээд зарим хүмүүс жоохон төвөгтэй санагддаг байна л да. Гэхдээ би та бүхнийг урамшуулмаар байна. Бид үргэлжлүүлэн улам илүү их залбирах хэрэгтэй. Харин залбирахтаа залбирал гэдэгэнгүүт бид нар бас заримдаа нэг ингэ бодчихдаг. Ингэж өгөөч, тэгэж өгөөч. Өгөөч. Бас тэгэж өгөөч. Залбирал гэхээр яг ингэ бодчиход байна. Мэдээж залбирлын нэг хэсэг бол энэ мөн. Залбиралчин дотроо талархах, магтах, юу гэдгийг гуйлт хүсэлтэд мэдүүлэх те янз бүрийн тийм гимших байдаг юм уу, зуучлан залбирах байдаг юм олон зүйлсүүд байгаа шүү дээ. Тэгэхээр тэдний зөвхөн нэгийг нь бид залбирал гэж бас ойлгож болохгүй нэ. Залбирал маань өөрөө дотроо олон байна. Тэгээд жишээ нь Колосой 4:2-4 дээр ингэж хэлсэн байна. Өөрсдийгөө залбиралд зориул. Үүндээ талархалтайгаар сэргэг байх тун. Бас бидний төлөө залбирахдаа үгийн үүдийг Бурхан нээж Христийн нууцыг биднээр яриулаасаа гэж гуйхтун. Би үүний төлөө хоригдл болсон билээ. Мөн би хэрхэн ярих ёстойчлон үүнийг илчлээрэй гэж залбирах тун гэж хэлсэн байна. Тэгэхээр залбирал бол байх ёстой. Залбиралд өөрийгөө зориул гэж хэлж байна. Харин бидний залбирлын зорилго маань зөвхөн одоо бидэнд хэрэгтэй байгаа тэр зүйлсийг гуйхаас гадна бид бас бусдын төлөө сэтгэл гаргаж зуучлан залбирах ёстой юм а гэдгийг сануулж байна. Тэгээ бид Бурханыг төвөө болгоё гэвэл мөрөглийг төв болгоно, мөрөглийг төвөө байлгая гэвэл бид Бурханы үг магтаал залбиралд бас чухал ач холбогдолтой хандах хэрэгтэй болж байна гэсэн үг. Филиппой 4:6-8 дээр ингэж хэлсэн. Юунд ч бүү санаа зов. Харин альва зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтэд Бурханд мэдүүл. Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална. Эцэст нь ах トゥ нараа юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтайг мөн альва сайн үйл байвал магтуустай ямар нэг юм байгаа бол эдгээрийг тунгаацгаа гэж. Тэгэхээр залбирал гуйлтаа талархалтайгаар хүсэлтэд Бурханд мэдүүлээрэ гэж ингэж хэлсэн байна. Тэгээ бид нар Бурханыг төвөө болгож амьдрал маань мөрөглийг төв болгосноор мөрөглийг төв болгохдоо бид үгэнд магтаалд залбиралд ач холбогдол өгч хүндэтгэлтэй хандах ёстой юм а гэдгийг хэлж байна. Тэгвэл дөрөв дэх зүйл нь өргөл. Өргөл гингүүд бид нар юуны тухай илүү их бодож байгаа вэ гэвэл мөнгөний тухай илүү их бодож байгаа. Мэдээж өргөл мөнгөтэй холбоотой зүйл. Гэхдээ энэ удаад би бас өргөлд мөнгнөөс гадна өргөлд та нарын цаг зав, та нарын зүрх сэтгэл, та нарын оюун санаа, та нарын хандлага орж байгаа гэдгийг онцолж хэлхийг хүсэж байна. Хэдийгээр бид бие махбодоор энд суувч бид нар өөр зүйлийг таашаан бодож, өөр зүйлийг хүсэн тэмүүлж бид нар энд те байгаа боловч бид өөр зүйлд юу гэдгийг эзэмдүүлсэн байгаа бол энэ Бурханд тааламжтай анхлын өргөл биш болж хувирна гэсэн үг. Жишээ нь бид нар дотроо хэн нэгэн хүнд гомдсон. Тэгээ нөгөө хүндээ дургу хөрсөн. Уур бохимд хүрээд байгаа шүү дээ. Нэг нөхөр таны гомдоочч, ашиглчих.
юу гэдэг эсвэл асар их хэмжээний чи мөнгийг аваад өгөхгүйгээр хогчин ч юм уугаа явчих. Тэгвэл бид нар яах вэ? Бидний дотор ямар нэг юм болно. Тогтворгүй байдал үүснэ. Шуурга. Тийм байдалтайгаар бид энд суух үед энэ цаг мөч яах вэ? Бурхны өмнө өргөгдөж байгаа тэр ариун өргөл болж чадахгүй болох нь байна. Тийм учраас бид эзний өмнө суух энэ цаг мөчийгөө эзэнд зориулж өргөе. Түрүүн харилцан уншлага дээр та нар санаа зовснороо өөртөө нэг тохоо өндөр нэмж чадах уу гэж асуусан. Бид санаа зовснороо хэн нэгэн хүний сэтгэлийн хандлага, бодол санааг өөрчилж чадах уу? Бид санаа зовснороо бидний амьдрал тохиолдод байгаа асуудлуудыг өөрчилж чадах уу? Мэдхгүй. Та мэднэ. Та нар өөрсдөө зөндөө санаа зовдөг. Санаа зовох зуршил бидний бараг хүн болгонд байгаа. Ямар нэг мэдээ сонсонгууд юуны төрөнд хамгийн байж болох муу зүйлийг бид төсөөлөн боддог. Энэ бол бидний төрөлхийн мөн чанар. Харин би та бүгдийг үүнээс өөр болоосай гэж хүсэж байгаа юм. Бурхныг төвөө болгож байгаа хүнийхээ хувьд бид өөрчлөгдөх хэрэгтэй. Бидэнд инстинктээрээ шууд төрж байгаа тэр бодлыг бид Есүсийн нэрээр эсэргүүцэх хэрэгтэй. Үүнд бид сурмаар байна. Тэгээ би 2 Библийн ишлэл уншаад 3 Библийн ишлэл уншия энэ өргөлтэй холбоотой. Тэгээ энд ингэж хэлсэн байна. Луг 6:38. Өгөх түн тэгвэл та нарт өгөгдөх болно. Та нарын юу өгсөн чинь буцаад та нарт өгөгдөнө. Та нар бурханд цаг хугацаагаа өгвөл бурхан та нарт цаг хугацаа өгнө. Тэ бурханд та нар мөнгө өгвөл бурхан та нарт мөнгө өгнө. Бурханд та нар юу өгнө түүний чи өгнө гэж энд хэлсэн байна. Өгөгдөн тэгвэл та нарт өгөгдөнө. Тэгэхдээ шахагдсан, чигдсэн, мөн бялхсан сайн хэмжээгээр өвөр дээр чинь асгарах болно. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хариуд нь хэмжигдэх болно. Бид нар энийг дэндүү олон удаа сонссон, мэддэг. Тэгээд та өөрөө энийг яаж цаашдаа хэрэглэх вэ гэдгийг ойлгосоо гэж хүсэж байна, бодосоо. Тэгээд дараагийнх нь ишлэл болохоор ингэж байна. 2 дугаар Коринт 9-ийн 5 дугаар ишлэл. Тиймд та нар хэдийнэ амлсан өгөөмөр сэтгэлийн бэлгийг урдаас цэгцлүүлэхийн тулд ах дүүсийг төрүүлж явуулахаар ятгах шаардлагатай хэмээн би үзлээ. Ингэснээр албадлагын бус харин өгөөмөр өглөг байхаар бэлтгэгдэх юм а. Энд бол бодиттой өргөлийн тухай ярьж байна. Энэ бол амлалтын өргөлийн тухай ярьж байна. Мэдээж бурхан биднээс 11 өргөл, талархлын өргөл өргөөрэй гэж эзэн бидэнд хэлсэн. Хуучин гэрээний номнууд дээр бид нар янз бүрийн өргөлүүдийн тухай байгаа. Энэ өргөл маань өнөөдөр шинэ гэрээний үед бидэнд бас өгөгдсөн хүчинтэй хэвээр байгаа. Харин сэтгэлдээ шийдсэнчлэн энэ өргөлийг та өргөх хэрэгтэй. Түүнээс биш юу гэдгийг сэтгэл хөдлөлөөр удирдуулж өргөл өргөх нь бас ямар байдгийг та өөрөө тэрийг өөртөө тунгаан бод. Коринт номон дээр Паулын бичиж байгаа энэ хэсэг юу байгаа вэ гэхээр Коринт хотынхан өөр нэг цуглааных нь тусалнаа гэж шийдсэн байна. Тэгээ нөгөөдөл чинь дараа жил өдөөд бид нар таард өргөл өгнөө. Цуглуулсан өргөлөө явуулна гэж хэлчихэд нөгөө Коринтийнхан өргөлөө ерөөсө бэлдэхгүй байгаад байгаа шиг байна л да. Тийм учраас Паул хүн явуулаад та нарын амлсан амлалтынхаа өргөлийг өргүүлэхийн тулд энэ нэг удаа дуудаж авчираад ингээд өргөх биш. 7 хоног болгон эзний өмнө хүндэтгэл мөргөл өргөхдөө өргөж бэлдэж хоримтлуулж байгаад тэгээд чин сэтгэлээсээ ингэж өгөх ийм өргөл байгаасаа гэж би хүсэж байна гэж энд ингэж хэлж байгаа. Тэгээ бид нар бас янз бүрийн зүйл дээр амлалтын тийм өргөлүүдийг өгөхөөр шийддэг. Тийм ээ? Та дотроо ингэж хөөрхийн амт за энэ хүнд би нэг тусалчий гэж боддог. Эсвэл би энэ цуглаанд тусланаа. Эсвэл би тэр хүнийг тэр үйлчлэл дээр нь дэмжинэ. Тэгж бодцоход тэрийг хийхгүй явж байгаа үе байгаа юм биш үү? Тэгвэл би таныг тэр амлсан амлалтуудаа биелүүлэхийг урамшуулж. Яагаад гэвэл та сэтгэлдээ аль хэдийнэ шийдсэн энэ бурханд тооцогдсон харин үүнийг хийхгүй байх нь бурханд өртөө байгаатай адилхан юм аа. Тийм учраас энийг хийгээрэй гэж та бүгдийг урамшуулмаар байна. Амен. Өргөлтэй холбоотой ярихад өргөлийг юунд ашигладаг, хэрэгэлдэг вэ гэдгийг та бид ойлгох хэрэгтэй. Энэ бол чуулганд үйлчилж байгаа хүмүүст бас чуулганы зохион байгуулж байгаа үйл ажиллагаануудад бас цуглааны зүгээс чухал гэж тооцоод хийя, хөрөнгө оруулъя гэж бодсон тэдгээр зүйлсүүдэд эдгээр санхүү мөнгө зарцуулагддаг.
Тэгээ манай нэгдүгээр цуглааны үед бид нар улсад бүртгэлтэй улсын одоо дүүргийн татвар матвар дээр бид нар байнга хэдэн төрлийн өргөл орлого орж ирж байгаа. Тэдгээр зүйлсүүд нь юунд яаж зарцуулагдж байгаа зүйлсийн бичиг баримт бүх юмнууд нь явж идэг. Тэгэхээр энэ зүйлсүүд дээр бол та бурханд өргөж байгаа гэсэн сэтгэлээрээ өрг, чуулганд үйлчилж байгаа хүмүүс нь удирдах зөвлөл болон пасторууд ажлын хэсэг нь энэ зүйлээ хийн. Тэгээ учраас энэ зүйл дээр итгэж болно гэж би хэлхийг хүсэж байна. Тэр байтугай 1-р Коринт 9:13-аас 14-р эшлэлдэр ингэж хэлсэн байна. Сүмийн ажиллагсад сүмээс хооллдог болон тахилын ширээний үйлчлэгчид түүнээс хувь хүртдгийг та нар мэдэхгүй гэж юу? Түүнчлэн сайн мэдээг тунхаглагчид сайн мэдээгээр амь зуухыг эзэн тогтоосон ажээ гэж. Тэгэхээр та бидний өргөл тэдгээр зүйлсүүдэд зарцуулагдана. Тэгэхээр энэ өргөл юу гэдгийг өргөлд би бас та бүгдийг итгэмжтэй байгаасаа гэж ингэж хэлхийг хүсэж байна. 11 өргөлд ялангуяа итгэмжтэй байгаасаа гэж хэлхийг хүсэж байна. Надаас нэг хүн ингэж асуусан байгаа. Пастор, дугтуун дээр нэрээ бичээд 11 өргөх нь зөв үү? Би зөв гэсэн чинь яахаараа? Энэ дээр их олон ургалж үзэл яваад ах шиг байгаа юм. Тэгээ би зүгээр юу гэж хэлхийг хүсэж байна вэ гэхээр дугтуун дээр нэрээ бичээд 11 өргөх нь манай цуглааны хэм хэмжээ. Тийм учраас би таныг би бурхны л өмнө өргөж байгаа. Тийм учраас би дугтуун дээр нэр мэл бичиж өрөхгүй энэ төр гэж битгий тэгж хандаач гэж хэлэх гээд байна. 11 өргөлөө 11 дугтуун дээр нэрээ бичээд өргөөч. Яагаад гэвэл манай цуглаан ингэдэг. Таныг өргөснө үү, өргөөгүй юу бид нар нэг тийм айхтар хараал шүүгээл одоо тэр хүн хэдэн сард тэдийг өргөсөн байна, энэ хүн эдэн сард эдийг өргөсөн байна. Бид нар ингэ шүүдгүй л дээ. Шүүдгүй. Хэрвээ шүүдэг байсан болвол яах юм? Юу болох юм бүү мэд. Бид нар зүгээр шүүдгүй. Гэхдээ бид нар зүгээр удирдах зөвлөл дээр, цуглааны удирдах зөвлөл дээр бид нар яриад ингэж хийяа л гэж тогтсон. Ингэж хийдгээ бид нар нэг л зүйл дээр ашигладаг. Юунд ашигладаг вэ гэхээр жилд нэг удаа болдог бүх гишүүдийн хурал дээр удирдах зөвлөлд нэр дэвших болцолд бид нар энийг ашигладаг. Ойлгомжтой юу манайхаа? Түүнээс биш та ихийг өргөж гин үү, багыг өргөж гин үү, тэрийг бид нар ерөөсөө сонирхдаггүй байхгүй юу? Бид зүгээр юу гэж шийдсэн бэ гэвэл таныг 11-т чин сэтгэлээсээ ханддаг гэдэгт л итгэхээр шийдсэн. Тэгээд тэгж өргөж байгаа гэдэгт бид нар итгэдэг. Харин зүгээр юунд бид нар энийг ашиглаад байгаа юм бэ гэхээр яг нөгөө үйлчлээд цөмд одоо яваад хэдэн жил болсон, баптизм хийлгээд хэдэн жил болсон, эзний өдрийн хүндэтгэл мөргөл жилдээ тэдээс доошгүй удаа одоо хамрагдсан байх ч гэдэг юм нэг иймэрхүү стандартууд явдаг байхгүй юу хэмжүүрүүд. Энэ хэмжүүрийнхаа дагуу байна уугүй юу гэдгийг л одоо харахын тулд одоо бүх гишүүдийн хуралд удирдах зөвлөлд нэр дэвших болцлыг энэ хүн хангаж үгүй юу гэдгийг л харахын тулд 11 өргөлөө хэдэн удаа өргөсөн байна вэ? Тэр тэмдэглэлийг чи хийхин тулд л энэ явж байгаа юм. Түүнээс биш таныг одоо их өргөөд ийн үү, баг өргөөд ийн үү гэдгийг хянах гээд байгаа юм бол ерөөсөө байхгүй. Энийг зөв ойлгоорой. Окей юу? За энэ дээр янз бүрийн тийм хардалт, сэрдэлт яг мөнгөний асуудал ер нь тодорхой байх тусмаа нандин нөхрөлөл нарийн байхаас эхэлнэ гэж манай нэг найз хэлдэг байхгүй юу? Нандин нөхрөлөл нарийн байхаас эхэлнэ. Нарийн байна гэдэг нь хорглоо тоолсон байна гэсэн үг биш. Тодорхой байна гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Тэгэхээр өргөлийн тухайд бол бид нар аль болох тодорхой байхыг хичээж байгаа. Хэрвээ манай цуглааны хүмүүсээс хүсэх юм бол тэр санхүүгийн тайлан майлын юм хүмтэй танилцаж бас болно. Тийм ээ? Бид нар давхар данс хөдөлдөггүй. Яг л нэг л орлого, зарлагын нэг л хүснэгтдээ түүнийгээ татварын газар илтгэдэг, тайлгандаг, бүх юм ном журмаараа явдаг. Харин зүгээр би та нарыг энэ бол төр засгийн өмнө сүмийн хийж байгаа ажил. Харин би та нарыг хувь итгэгч хүнийхээ хувьд бурхныхаа өмнө амлсандаа тийм ээ байгаасай л гэж ятгаад байгаа шүү. Энэ хоёр ялгаатай зүйлийг ойлгож, зөв ойлгож өгөөсэй гэж ингэж хүсэж байна. Тэгэхээр энэ өргөлийн тухай асуудал
Хэрвээ бид Бурхныг төвөө болгоё гэвэл мөрөглийг төв болгоно. Мөрөглийг төвөө болгоё гэвэл бид нэгдүгээрт юу гэлээ? Бурхны үг, хоёрдугаарт магтаал, гуравдугаарт залбирал, дөрөвдүгээрт өргөл. Энэ зүйлсүүдэд ач холбогдол өгөх ёстой юм аа. Тавдах нь эзний зоог буюу нөхөрлөл. Би нэг хэсэг манай цуглаанд нөхөрлөл гэдэг үг байхгүй гэж би хэлж ирсэн. Нэлээд хэдэн жилийн өмнө. Манай цуглааны үгсийн санд нөхөрлөл гэж үг байхгүй гэж би хэлж ирсэн. Тэгээ яагаад би тэгж хэлсэн юм болоо? Энэ их муухай нөхөр байна те. Яагаад гэхээр бид нар хит их нөхөрлөл дунд. Нөхөрлөл гэдэг бол та бит хоёрын зүйлийн тухай илүү яриад байна л да. Гэтэл та бит хоёрын энэ нөхөрлөл таны Бурхантай харилцах нөхөрлөлөөс шууд шалтгаалаад байгаа байхгүй. Тэгээ энэ Бурхан бит хоёрын хүн хоёрын хоорондын нөхөрлөлийн тухай бид нар бараг яриха болоод би биентэйгээ нөхөрлөх тухай хит их фокус тавьсан учраас энэ фокусыг сарниулахын тулд би энэ үгийг хэлж ийсэн гэсэн утгатай. Түүнээс Библийн эсрэг нөхөрлөл гэдэг зүйлийг байхгүй болгоод байгаа юм бол байхгүй чадахчгүй угаасаа. Тэгэхээр бидний нөхөрлөлийн гол нөхөрлөл зөв байх хэрэгтэй байна. Бидний нөхөрлөл зөв байх хэрэгтэй байна. Бидний нөхөрлөл Бурхан төвтэй баймаар байна. Энд нэг чухал зүйлийг та бид хоёр ойлгох хэрэгтэй. Ингээд хэн нэг хүнтэй ямар нэгэн ажил бизнесийн юм ярих үед нөгөө бизнес ярьж байгаа нөгөө талын хүн танаас яаж өөртөө ашигтай байдлыг бий болгох вэ гэдэг зүйлийг л хайдаг шүү дээ, тийм. Хин хэндээ ашигтай байх талаас л ярьж чадах юм бол тэрийг одоо ашигтай сайн бизнес гэж ярьж байгаа. Тэгээд бизнесийн ийм нөхцөлд юу болох вэ гэхээр ийм харилцаанд байн гадна байхдаа цуглаанаас гадна амьдрал ахуйд бид нар байн орж байгаа шүү дээ. Дэлгүүрээс хүртэл энэ дэлгүүрээс ахуй тэр дэлгүүрээс ахуй ингэхүү тэгхүү ингүүл надад ашигтай юу ингүүл би мөнгөө яаж хэмнэх вэ? Байн ийм зүйл бид нар бодож байгаа. Тэгээ бид нар цуглаанд орж ирээд явах үед яг нөгөө нэг менталити тий сэтгэлгээгээрээ бие биендээ хандаад байдаг. За хинтээ ярьчвал яаж яах вэ? Ийм нэг хандлага ороод ирдэг байхгүй юу нийгмээс. Энэ бол угаасаа ийм байдгийг. Харин тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ нөхөрлөл эхлээд та Бурхантай нөхөрлөлөө сэргиэх хэрэгтэй. Бурхантай цэвэр мэс чанараар та нөхөрлөж чадвал бие биетэйгээ нөхөрлөхдөө цэвэр мэс чанараар хандах болно. Ингэж чадахгүй байгаа тохиолдолд та хэн нэгнээс ашиг олох гэдэг. Хэн нэгнийг ашиглах гад бодоод идэв байхгүй. Тэгээд Facebook дээр эсвэл юу гэдгийг энэ тэнд ингээ хүмүүс их ярьдаг л да. Юу гэж ярьдаг вэ гэхээр би итгэгч, чи итгэгч, тийм учраас чи надад хямдхан өгч гэж дандаа ингэж ярьдаг аа гэж. Хөөх юм уу христчин бизнесмэнүүд, христчин одоо хүмүүс их амархан дампуураад байгаагийн шалтгаан тэр юм шиг байгаа юм. Итгэгч хүн дээр итгэгч хүн очиод чи ч итгэгч, би ч итгэгч, тийм учраас чи өөртөө ашиг гаргахгүйг надад хямдханаар өг. Гэт ингээ нөгөө нөхрөөгөө амжилт олж хөл дээрээ тогтох боломжийг нөхгүй байх шиг байна. Тэгэхээр уг зүй нь бол яах ёстой юм бэ гэхээр та битээр эхлээд Бурхантай хөвчлэн харилцаатай зөв мэс чанартай харилцаагаа тогтоох хэрэгтэй байна. Ингэж чадсны дараа та битээр яах ёстой вэ гэхээр чи итгэгч хүн, би итгэгч хүн. Тийм учраас би итгэгч чи бизнесийг дэмжихийн тулд зардагаас чи илүү үнэтэйгээр авъя гэж хэлдэг байх ёстой байхгүй юу? Ингэхгүй байгаа болохоор нөгөө нэг Кристиан бизнесмэнүүд хөөрхөн амтын эхлэл юм, залбируулах юм, хичээх юм тэгээ дампуурч л байх юм. Хаалга барьж л байх юм. Тэгээ би бол хувьдаа бол юу гэж боддог вэ гэхээр Кристиан хүмүүсийн хувьд бид альва худалдан авалтыг хийхдээ христчин хүнээсээ хийхийг илүү чармаах ёстой гэж боддог. Надад ашигтайгаас илүү том зургаараа болвол Бурхны хаанчлал батчихын тулд бид христчдээсээ худалдан авалт хийх хэрэгтэй. Хэн нэгэн христчин хүн гуанз ажилуулвал та тэдний л гуанзанд орох хэрэгтэй. Тэгээ хямдхан үг гэж хэлхийнхээ оронд сайхан үйлчлэсэнд баярлалаа гэдээ жоохон илүү өгөх хэрэгтэй байхгүй. Тэгжиж нөгөө бизнесмен чинь христчин бизнесмен чинь тогтворч хөл дээрээ тогтно шүү дээ. Харин бид нар болохоор арай өөр сэтгэлгээтэй байгаа тий. Шүдний эмчтэр очивол чи итгэгч юм чинь би итгэгч юм чинь чи надад хямдхан
Тэгэхээр яах юм, эн чинь болохгүй шүү дээ. Нөгөө хүн чинь яаж тэр бусад урсгал зардлуудад даах юм? Яаж тэр бизнесийн өрсөлдөөнд тогтож үлдэх юм? Тэгэхээр нөхөрлөл болвол эхлээд яах ёстой вэ гэхээр би эзний зоог буюу нөхөрлөл гэж ингэж хэлж байгаа юм. Эзний зоог гэдэг бол Есүс талах дараа сууж идсэн байгаа шүү дээ, тий? Дагалдагч нартайгаа. Тэр үед юу болж байгаа вэ гэхээр тэнд гимшил, бурхантай эвлэрэл явагдаж байгаа байхгүй. Үүний дараа бие биетэйгээ нөхөрлөдөг ийм дадал зуршил байсан байна. Үгс 2:42 дээр тэд элч нарын сургаалд мөн нөхөрлөлд, тал хуваалт, залбиралд өөрсдийгөө зориулдаг байлаа. Сургаалд, нөхөрлөлд, тал хуваалтанд, залбиралд өөрсдийгөө зориулдаг байсан гэж. Тэгэхээр тал хуваалт буюу энэ эзний зоог. Эзний зоогийг барих үедээ бид бүх гим нүглээ гимших ёстой байдаг. Хэрвээ гимшихгүйгээр эзний зоогийг баривал өвддөг, үхэл тушаагддаг гэж Библи бидэнд хэлсэн байна. Бүтлгүйтдэг гэж, тийм ээ. Тийм учраас эзний зоогийг барина гэдэг маань маш их хариуцлагатай зүйл байх нь байна. Тэгэхээр эзний зоогийг барихын тулд бид гимшдэг. Ингэж гимшиж бурхантай эвлэрж эзний зоог барьсны дараа бид бие биетэйгээ нөхөрлөхдөө бие биендээ ивэл болъё гэдэг сэтгэлээр нөхөрлөхөөс биш, бие бинийгээ ашиглачий гэдэг сэтгэлээр хандаж чадахгүй болно гэсэн үг. Тийм учраас чуулганд байгаа хүмүүс нөхөрлөхдөө ямар хандлагатай байх нь вэ? Эхлээд бурхантай эвлэр учраас сайн нөхөрлөлтөй бай, дараа нь бие биетэйгээ нөхөрлөх, энэ нөхөрлөлийг хөгжүүлэх ёстой байх. Ингэхгүйгээс болж нөхөрлөл бие биенийг холгох гээд байгаа юм шиг, хончих гээд байгаа юм шиг. Тэгээ үүнээсээ болж гомдол, ан цав, үл итгэлцэх байдал бий болдог. Ийм нөхөрлөлийг бид бий болгож болохгүй юм аа. Хэрвээ ингэх юм бол бид бурхан төвтэй байж чадахгүй гэсэн үг. Бид бурхан төвтэй байхын тулд мөрөглийг онцлно. Мөргөл дээр ямар 5 зүйлийг чухалчлна гинэ? Магтаал, залбирал, өргөл, нөхөрлөл. Өнөөдөр та бидний энд сууж байгаа ч гэсэн яг үнэндээ өнөөдөр та энэ цуглаанд орж ирэхээс өмнө өчигдөр өнгөрсөн 7 хоногт ямархуу амьдрал, ямархуу асуудал, ямархуу нөхцөл байдлуудын дундор туучин ирснийг бид мэдэхгүй. Гэхдээ бид тэр бүх зүйлээ чирээд энд орж ирж байгаа. Харин энд орж ирэнгүүтээ бидний хийх ёстой хамгийн чухал зүйл юу вэ гэвэл эзний өмнө гимших ёстой зүйлс бол тэрийгэ гимшиж эзнээс дахин шинэ хүч чадал, уучлал, шинэ урам зориг, шинэ дүр төрхийг хүлээж авах ёстой юм аа. Ингээд хүндэтгэл мөргөл өргөх юм бол энэ нь ивэл ерөөлтэй цаг байх болно. Ингэж чадахгүй байгаа тохиолдолд цуглаанд ирсэн ч нэг хоосон мэд, утгагүй мэд, ядаргаатай мэд байх болно. Тийм учраас би та бүгдийг энэ бүх нарийн нууцуудыг ойлгож чуулгандаа бурхан төвтэйгээр хүндэтгэл мөргөл төвтэйгээр үргэлжлүүлэн итгэмжтэйсээ хамрагдаасаа гэж урамшуулмаар байна. Эсийн бүлэг бүсийн уулзалт ямар ч хэлбэр хэв маяг дистралтай байж болох ч бурхныг эрхэмлэх, бурхнаас эмээ хүндэтгэх гэсэн гол цөм агуулгатай байх хэрэгтэй. Ууланд хийж болно, тэр юу гэдгийг бильярд тоглоод хийж болно, эсвэл юу гэдгийг нэгнийхээ гэрд цуглаад хийж болно эсийн бүлгийг. Гэхдээ энд юуг орхигдуулж болохгүй вэ? Бурхныг эрхэмлэх, хайрлах, түүнээс эмээ хүндэтгэх гэсэн энэ гол цөм агуулгыг л орхигдуулж болохгүй. Өөр бусад хэлбэр нь ямар ч байж болно. Би та бүгдийг чуулганыхаа бүс эст идэвхтэйсэн хамрагдаасаа гэж ингэж хүсэж байна. Тун удахгүй манай чуулганы бүсүүд, эсүүд задрах болно. Тун удахгүй задрах болно. Тэгээ энэ өөрчлөлтийг бас баяртай сэтгэлээр хүлээж аваасаа гэж ингэж хүсэж байна. Заримдаа бид нар нөгөө дадаж зурсан зүйлээ л гоё гэж бодоод байдаг. Гэтэл энэ өөрчлөлт бидэнд бүр илүү гоёгч авчирч үзүүлэх юм билүү? Тэ? Хэрвээ бидний зүрх сэтгэлийн хандлага л энд өөрөө их хувь нэмэр оруулдаг л да. Тийм учраас энэ дээр бодолтой байгаарэ. Өөрийгөө нэгтэлж үзээрэй гэж ингэж хэлмээр байна. Чуулган хүмүүсийн нэгдэл бөгөөд эдгээр хүмүүс нь бурхнаас эмээхгүй ба хүндлэл хайрын улмаас чуулганыг цогц нэгэн бүхэл болгодог. Тиймээс чуулганы нэг хэсэг жинхэнэ гишүүн байна гэдэг бол бурхны агуу
ариун байдлын улмаас өөрийн хүсэл шунал, зан чанар, бардамнал, бахархал бүрээсээ Христийн өмнө татгалзаж, Христ миний бүх зүйл гэсэн итгэлээр л асуудалд ханддаг байх явдал юм. Энэ үр би яг юуг онцолж хэлэх гээд байгаа вэ гэхээр чуулганд байгаа хүн бүрд бид нэг л адилхан тавцсан бий. Энэ бол би Бурхны хүүхэд гэсэн нэг л тавцсан. Бидний гарал үүсэл, бидний боловсрал мэдлэг, бидний ажил хөдөлмөр, эрхэлдэг байдал, эсвэл бидний хөрөнгө мөнгө орлого, эд хөрөнгө бидний хинбэ гэдгийг тодорхойлох ёсгүй. Чуулган дотор биднийг тодорхойлох нэг л зүйл байх ёстой. Энэ бол Бурхны хүүхэд гэдэг нэг л тодорхойлолт. Энэ дээр бид нэгдэж ирж чадах юм бол бид бие бинийгээ байгаагаар нь хүлээн авч, бид бие бинийгээ хайрлаж, бас уучлж, бас бие бинийгээ босгон байгуулж чаднаа. Ингэж чадахгүй бол тэр надаас мундаг, энэ надаас муу. Мундагт нь бол би тэгнэ, мууд нь бол би ингэн. Ялгаа үсээд байгаа байхгүй. Харин бид бүгдээрээ Бурхны хүүхэд гэдэг нэг л стандарт дээр очих юм бол бид бие биендээ хиндээ тусалж болно. Хэнийгээ урамшуулж босгон байгуулж болно. Амен. Ийм байгаасаа гэж ингэж хүсэж байна. Тэгээ Филиппой 3:3 дээр ингэж хэлсэн байна. Учир нь Бурхны сүнсээр мөргөж Христ Есүсээр сайрхан мах бодит эс түшиглэх бидний жинхэнэ хоцлол юм шүү. Ойлгосноо та? Хоцлол гэдэг бол нөгөө одоо юу гэж ярьдаг вүлээ? Circumcision, хөвч хөндөх гэж яриад байгаа шүү дээ. Хоцлол, хөвч хөндөх. За хөвч хөндлөлт гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр Бурханаар одоо Бурханых байхаар тэмдэг тавиулсан гэсэн утгатай гэж ойлгож болно. Тэгвэл бидний Бурханых байхаар тэмдэг тавиулна гэдэг нь яг юу юм бэ гэвэл Бурханы сүнсээр мөргөж Христ Есүсээр сайрхаж мах боддоо түшгэлэхгүй байх нь бидний Бурханых байгаа, Бурханых юмаа гэсэн жинхэнэ тэмдэг юмаа гэж Филиппой 3:3 дээр хэлсэн байна. Филиппой 3:7-аас 11 дээр Паул ингэж хэлсэн байгаа. Гэвч миний хувьд ололт байсан болгоныг би Христийн төлөө хохирол болгон тооцов. Тэрч байтугай би Христ Есүс эзнээ танин мэдхүйн хосгүй давуу талын төлөө бүх юмсыг хохирол болгон үздэг. Би түүний төлөө бүх юмсыг хохирлыг амсаж тэдгэрийг хог гэж үздэг нь Христийг олохын төлөө бөгөөд хуулиас гардаг өөрийнхөө зөвхт байдалтай биш. Харин Христэд итгэснээр ирдэг итгэлд суурилсан Бурхны зөвхт байдалтайгаар би түүнд олдохын тулд юм аа. Ингэхдээ би үхэлд нь түүнтэй адил болсноор түүнийг болон амьдлынх нь хүчийг бас зовлонг нь хуваалцахыг таньж мэдээд үхэхсний амьлалд хүрч очимоор байна. Илч Паулийн өмнөө зорилго болгон тавьсан зүйл нь ийм зүйл байсан байна. Эндээс би юу би олж авах вэ биш. Харин би юу өгч зориулж чадах вэ гэдэг энэ хандлага бидэнд суугдах ёстой юм а гэдгийг онцлохыг хүсэж байна. Бид юу олж авах вэ биш. Харин бид юуг зориулж чадах вэ? Чуулганда цуглааныхаа энэ хүнд би юуг зориулж чадах вэ? Цуглааныхаа эсийн бүлэг, цуглааныхаа бүстэй, цуглааныхаа үйлчлэлдээ би юуг зориулж чадах вэ гэдэг хандлага бидний дотор суух нь өнөөдөр чухал байгаа юм аа. Энэ бол Бурхныг гол төвөө болгосон хандлагын илэрхийлэл байх болно. Манай нэгдүгээр цуглаан чуулганы орхигдуулж болохгүй нэгэн чухал зүйл болох Бурхныг төвөө болгох энэ үзэл бодол, энэ үзэл хандлагаар шинчлэгдсэн итгэгчдэр дүүрэн ийм чуулган байх болтугай гэж ерөөмөр байна. Амен. Өнөөдрийн үг бидэнд ингэж хэлсэн. Би өнөөдрийн Библийн ишлэлийг уншаад дуусъя. Харин та нар сонгогдсон угсаа хаан тахилж ариун үндэстэн Бурхны эзэмшлийн ард түмэн юм аа. Ингэснээр харанхуугаас та нарыг өөрийн гайхамшигт гэрэл рүү дуудсан түүний хүчрхэг үйлдэлийг та нар тунхаглах юм. Та нар урд нь ард түмэн биш байсан бол одоо Бурхны ард түмэн болжээ. Та нар өршөөлийг хүртээгүй байсан боловч одоо та нар өршөөлийг хүртжээ. Амен. Бид шинэ хүмүүс болсон байна. Бидний шинчилсэн нэгнийг гол төвөө болгон амьдрцгаая. Амен. Цөмөр хамтдаа эзний өмнө залбирах цагийг гаргая.